Сайн байцгаана үзэгчдээ та бүхэн сайхан амарч байна уу? Үл хөдлөх хөрөнгийн тэнхлэг зууч компани Синеглэстэй хамтран бэлтгэдэг шинэ байр нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Шинэ байр мэдээллийн сайтад байршуулсан шинэ орон сууцнуудын мэдээллээс үзэгчид уншигч та бүхэн өөрсдийн мэдээллээ авч санал хүсэлтэд илэрхийлдэг. Үзэгчдээс хамгийн олон санал авсан барилгын компаниудын төлөөллийг бид зочны цагтаа урьж оролцууллаа. Сайн байцгаана үзэгчдээ. Манай нэвтрүүлэг зочны цагаараа үргэлжилж байна. Өнөөдрийн зочны цагт олон компани төлөөллүүдийг би та бүхэнтэй уулзуулахыг зорьсон байгаа. Учир нь бол манай шинэ байр сайтад байрсан орон сууцнуудаас хамгийн уншигчдын сэтгэл өндөртэй тийм орон сууцны компани төлөөллүүдийг бид нэвтрүүлэгтээ урьж тухайн орон сууцны мэдээллүүдийг та бүхэнд хүргэхийг хичээсэн юм аа. За ингээд манай хамгийн анхны зочин бол NNGU компани гүйцэтгэх захирал Батамглан байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За манай сайтад барьсан байрнуудаас бол залуу гэр бүлийн орон сууц гэдэг утгаар нь таны орон сууцыг хүмүүсийг сонирхож байна л да. Тэгэхээр яагаад залуу гэр бүлийн орон сууц гэж нэрлсэн юм болоо? Энэ асуултаас хоёлаа ярилцлага эхлэх үү. За яагаад залуу гэр бүлийн орон сууц гэж нэрийдсэн бэ гэвэл манай барилгын үнийн хувьд хямд мөн метр квадратын хувьд бага метр квадраттай учраас залуучуудад боломж олгож байгаа гэдэг үгдээсээ залуу гэр бүлийн орон сууц гэж нэрийдсэн байна. За барилгын ажил гүйцэтгэлийн хувьд яг хэдэн хувьд явна? Хэдийд ашиглалтанд орох уу? Ямар компани гүйцэтгэж байгаа вэ? За барилгын гүйцэтгэл одоогоор 70% явж байна. Манай барилгын гүйцэтгэгч компанийн хувьд бол Monolith Tals гэдэг 10 гаруй жил докторь сурчлалтай үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. Энэ компани барьсан барилгуудаас гэвэл Монгол банкны өргөтгөлийн барилга, мөн G-Mobile-ийн барилга, мөн бидний сайн мэдэх Барсын шинэ гүүр гэдэг нарны гүүрний ажилд туслан гүйцэтгэгчээр мөн оролцож ажилласан тийм компани байна. Орон сууцны барилгуудыг бол чанар, үнээс гадна байршил бас нэлээд чухал байдаг тийм ээ. Хүмүүс өөрийнхөө ажил сургууль, хотын төвтэй ойрхон газарт орон сууц сонгохыг хүсдэг. Танай орон сууц бол бас байршлын хувьд нэлээд гайгүй тооцогддог юм байлээ. Яг хаана барилж байгаа? За манай байршлууд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо буюу барилга мегастороос хойш Дарих дам руу ирэх зам дагуу 300 м зайд байгаа. Хотын төв буюу Сүхбаатарын талбайгаас 3 км зайд хотын Аз зэрэглэлийн бүс гэж ойлгож байна. За сүүлийн үед бол Улаанбаатарт орон сууцны барилгууд бол их хэмжээгээр баригдаж байна. Эдгээрээс мэдээж танах ялгарах онцлог давуу талтай байгаа. Энэ давуу талаас нь тайлбарлаач. За ерөнхийдөө манай давуу тал гэвэл хамгийн түрүүнд мэдээж гэр хорооллын барилгачлалт төслийг мэдээж бид нар дэмжин ажиллаж байгаа. Мөн давуу талууд гэх юм бол манайх Оросын холбооны улс, Польшийн сантехник цахилгааны хэрэгсэл, мөн Хятад, Германы хамтарсан паркетн шал гэх мэт ерөнхийдөө чанарын өндөр шаардлага хангасан тиймэрхүү материалуудыг хийж байгаа. Мөн манай 36 см-ийн зузаантай хөнгөн бетон ханыг хийж байгаа. Мөн 15 см-ийн зузаантай шахмал хөөсөөр дулаалга хийж байгаа. Энэ шахмал хөөс нь 15 см зузаантай шахмал хөөс нь ямар ашигтай байдаг вэ гэхээр бидний сайн мэдэх 64 см-ийн зузаантай тоос хаантай дүцгүйц хэмжээний дулаан алталтыг хорж өгдөг тийм байгаа. Бас орчин үеийн орон сууцнуудыг бол үйлчлэгээний төв, тэгэл гараж, хүүхдийн тоглоомын талбайг үгээр бол төсөөлөх аргагүй. Энэ бүхнийг мэдээ шийдсэн байгаа бах. Чухам ямар шийдлэр хийсэн, хэдэн машины гаражтай энэ талаараа ярил. Ерөнхийдөө дулаан гаражийн хувьд гэвэл 10 машины дулаан гараж байгаа. Ягаад бид нэр ингэж хийсэн бэ гэхээр бас залуу гэр бүлүүд учраас бас машинтай хүмүүс ч машингүй хүмүүс ч юм те. Хүүхдийн тоглоомын талбай бол мэдээж хэрэг байгаа. Мөн нэгдүгээр давхартай 270 м квадрат ерөнхийдөө хүний хэрэглээний гих бүхэл төрлийн үйлчлэгийг бид нэр багтааж ороо хийн гэсэн зорилттой байгаа. Зүгээр барилгын талаар мэдээлэл авъя, үн ханшийн сонирхъя, захиалга өгье гэсэн хүмүүс яг хаана хандаж болох вэ? За ерөнхийдөө манайх барилгынхаа борлуулалтыг тэнхлэг зууч компанид өгсөн байгаа тийм. Тэгэхээр тэнхлэг зууч компани утсаар холбогдоод тэнхлэг зууч компанид очиод дэлгэрэнгүй мэдээлэх боломжтой. Компани цаашдын зорилтын барилга орон сууцны зах зээл дээр өшөө ямар барилга орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа энэ талаар хариул. Манайх ерөнхийдөө
энэ залуу гэр бүлийг дэмжсэн жижиг метр квадрат өшөө одоо бидний одоо хийж байгаагаас гаргасан үнээс өшөө өөр хямдар өшөө бүр ямар хямдар байж болох уу сайн чанартай хийж болохоор тийм залуу гэр бүлээ дэмжсэн тиймэрхүү юмнуудыг хийн гэсэн зорилттой байгаа. Мөн Сүхбаатар аймагт дунд сургуулийн барилга бас хийхээр төлөвлөж байгаа. За манай зочны цагт оролцож өөрийнхөө бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Та бүхний ажилч гэсэн амжилт хүсье. Манай дараагийн зочин бол Чандман өргөн орон сууцны барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Инх Монгол компани гүйцэтгэх захирал Батсайхан юм. За танд юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Телевиз үзэж байгаа үзэгчдэдээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тантай уулзж тодруулга авах болсон шалтгаан гэвэл манай шинэ байр сайт дээр Улаанбаатарт баригдаж байгаа шинэ орон сууцны мэдээллүүд бүгд байршдаг. Энд байршиж байгаа мэдээллүүдээс ингээд үзэгчид харж байгаад хамгийн их саналтай сэтгэлдтэй байгаа орон сууцнуудынх нь одоо барилгын компани төлөөлөлтөд бид уулзъя гэж тийм бодол төрсөн. Тэгээд ерөнхийдөө Чандман өргөөгөө сонирхсан хүмүүс их байна л да. Байршил тэгээд ерөнхийдөө орчны байршил сайтай давуу тал ихтэй юмаа гэт. Яг байршлын хувьд одоо үзэгчдэд тодорхой танилцуулна уу? За Чандман өргөө орон сууцны барилга бол 30 айлын орон сууц байгаа. Байршлын хувьд бол сансарт байрлалтай, 97 дугаар сургуулийн урд байрлалтай. Үл хөдлөх хөрөнгийн хамгийн чухал зүйл бол одоо байршил гэдэг. Тэр утгаараа бол байршлын хувьд бол одоо хотын төвдөө орж байгаа ийм байршил сайтай барилга байгаа. Тэгээд манай ойролцоо гэх юм бол одоо Ромео Жюлета Американ динж хорооллууд сүндэрлэн боссон. Одоо энэ байршлыг бас илүү даваа талтай байршил гэдгийг бол тодтогч өгч байна. Дээрэс нь одоо манай байршлын хувьд болохоор одоо оршин суугчдад илүү дөхөн байлгах үүднээс гадаанаа биднээс одоо хүүхдийн цэцэрлэгийн одоо саад бий болгосон. Дээрэс нь одоо нэг давхартай манайх одоо үйлчилгээний төвтэй, гаражтай. Тэгэхээр автомашины зогсоолыг хүртэл давхар шийдэж өгснөөр бол манай байршлын давуу талууд бол тодорхойлж байгаа. Энэ бол одоо хэрвээ та манай байрыг сонгох юм бол таны насан туршийн үе дамжих юм үйл хөдлөх хөрөнгө байж чадна гэж хэлмээр. Барилгын материалын хувьд гэх юм бол одоо манайх дандаа Европ стандартаар барьсан. Өөрөө бид энэ төслөө хэрэгжүүлэхдээ угаасаа хэрэглэгчдийн одоо судалгаан дээр үндэслэж энэ төслийг эхлүүлсэн. Одоо жишээлбэл Европын одоо өндөр хөгжсөн улсуудад бол офисын барилга нь өндөр байх тусмаа тухайн байгууллагын одоо нэр хүндийг харуулж идэг бол орон сууц нь намхан байх тусмаа одоо элит зэрэглэлийн орон сууц тооцогдож ингэж явдаг байгаа. Тэр ч утгаараа одоо гадаадд болохоор одоо өндөр орон сууцны барилгууд бол одоо нөгөө хэрэглээнд ороод ирэхээр хичнээн чанартай материалаар хийсэн ч гэсэн тэр бол дорхноо хуучирч одоо илэгддэг. Манайх зөвхөн 30 айлын орон сууц байд гэдэг утгаараа дараагийн одоо та худалдаа авчаад дараа нь борлуулсан ч гэсэн энэ бол шинэ байдлаа ерөөсөө алдахгүй ийм даваа талтай гэсэн үг. Тэгээд материалын чанарын хувьд бол дандаа одоо жишээлбэл сантехникийн материалууд бол Оросын ИЕК-ийн одоо цахилгаан хэрэгсэл, сангийн хэрэгслүүд байна, Европ стандартын одоо сангийн хэрэгслүүд байна. Паркетын шал бол одоо Герман технологийн технологиор үйлдвэрлэсэн паркетын шал гих мэтчлэн зүйлсийг одоо обо зэрэг зүйлийг одоо тоттогч хэлж болно. Айлуудын хувьд болохоор 1-2 балконтой байгаа нь энэ бол тухайн айлын одоо 5 тухтай байдлыг эрхэмсэн ийм одоо шийдэл болж өгсөн гэж үзэж байна. Одоогоор хэдэн метр квадраттай өрөөний сонголтууд үлдсэн байгаа? За 35-аас 58 метр квадраттай айлууд одоо сонголтонд бол үлдсэн байна. Гэхдээ одоо манай борлуулалт бол явагдаад одоо ерөнхийдөө дуусах тал руугаа орж ийн. Яг тэгэхээр манай барилгын явц бол өөрөө 90% явж байгаа. Одоо тун удахгүй шинэхэн одоо бодгон хангалсан энэ байранда одоо оршин суугчдаа хүлээж авахд бол бэлэн болчиход байна. Тийм учраас та бүхнийг одоо яараарай цөөхөн байр үлдсэн шүү гэж дахин хэлмээр байна. Барилгын ажлын гүйцэтгэгч компани талаар дуртахгүй ямар туршлагатай хаана ямар барилга бүтээн босгосон компани вэ? За барилгын угсралтыг болохоор Monolith Talst гэдэг бас өмнө нь одоо ийм хэмжээний барилгуудыг
барьж ирсэн ийм компани байгаа. За вакуумын цонх одоо бусад одоо засал чимэглэл гэх мэтчлээ одоо бүх ажлуудыг бол дандаа мэрэгжлийн өндөр түвшний энэ чиглэл дээр 5-аас 10 жил ажилласан ийм компаниуд гүйцэтгэж байгаа учраас барилгын хувьд бол маш чанартай босч байгаа. Мөн богино хугацаанд бол бид энэ барилгыг ашиглалтанд хүлээлгэж өгч байгаа гэж хэлмээр байна. За энэ асуултаараа хоёулаа ярилцлага өндөрлөө. Ярилцлагын төгсгөлд танай байрыг захиалахыг хүсэж байгаа захиалагч нарт хандаж юу хэлэх вэ? За эцэстээ бид бол ямар ч үсэн барилга бол маш чанартай баригдаад ингээд ашиглалтанд орж байна. Тэгээд одоо амьдрал бол мэдээж сонголтын дээр тогтдог. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгө сонгоно гэдэг бол тухайн гэр бүлийн хувьд бол маш том сонголт байдаг. Энэ ч утгаараа бол олон зүйлийг харж одоо орон сууцаа сонгох хэрэгтэй байх. Тэгэхээр эцэст нь бол таны сонголт мэрэгэн байх болтугай. Та манай одоо миний сая ярьж амжаагүй зүйлсийг бол энэ ярианд багтаагүй зүйлсийг бол манай борлуулалтын албанаас дэлгэрэнгүй мэдээллийг аваад сонирхоод үзээрэй. Цөөн байр үлдсэн байгаа шүү. Тэгэхээр та яараарай л гэж хэлмээр байна да. Сайн байцгаана үзэгчдээ. Миний та бүхэн танилцуулах шинэ орон сууц бол Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай Golden Hill нэртэй шинэ орон сууц юм аа. Golden Hill шинэ орон сууц нь Royal Castle, Golden Wheel зэрэг өндөр зэрэглэх хотгонуудтай зэрэгэлдээ байршиж байгаа. Та бүхний сайн мэддэг албан байгууллага төлөөлүүлж хэлэх юм бол Эрдэнэкагийн баруун талд байршиж байгаа шинэ орон сууц юм аа. Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Golden Hill нэртэй шинэ орон сууц нь нийт 12 давхар 198 айлын орон сууц юм. Нэг давхартаа үйлчилгээтэй, зойрын давхартаа дулаан зогсоолтой. 38-37-оос 71-78 м2-тэй нэгээс 2 өрөө орон сууцнуудаас та сонгох боломжтой байгаа. 2013 оны 4-р улиралд ашиглалтанд орно. Golden Hill шинэ орон сууцныхаа давуу талуудаас дурдж өгөх юм бол Улаанбаатар хотынхаа төвцгээс 2 км зайд байршина. Мөн залуу хотгонууд болох Royal Castle, Golden Wheel зэрэг хотгонуудтай зэрэгэлдээ оршиж байгаа тул орчин нөхцөл сайтай тооцогдож байгаа. Мөн улсын болон хувийн томоохон сургууль цэцэрлэгүүдтэй маш ойрхон байршдаг шинэ орон сууцаа. Манай тэнхлэг зууч компани сар бүр үл хөдлөх хөрөнгийн 1 м2-ийн үнийн судалгааг хийдэг байгаа. Энэхүү судалгаанаас харахад Golden Hill шинэ орон сууц байршиж байгаа газар 1 жилийн дотор орон сууцны 1 м2-ийн үн 24.8% өсөлттэй гарсан байгаа. Үүнээс дүгнэж харахад та банкнд мөнгө хадгалнуусаас илүү үл хөдлөх хөрөнгө болгон ашигласан нь илүү ашигтай болох нь үүнээс харагдаж байгаа. Одоо би та бүхэнд Golden Hill шинэ орон сууцныхаа үн ханшийн талаарх мэдээллийг хүргэе. Golden Hill шинэ орон сууц нь 1 м2-ийн үнийг 2,500,000 төгрөгөөр захиалга авж байгаа. Үүнээс урьдчилгаа 30% төлөөд гэрээ байгуулан, үлдэгдэл төлбөр дээрээ график байгуулан санхүүгийн боломжинд тохируулан төлөх боломжтой байгаа. Одоо би та бүхэндээ Golden Hill шинэ орон сууцны төлбөрийн нөхцөлийн талаарх мэдээллийг хүргэе. Golden Hill шинэ орон сууц 1 м2-ийн үнийг 2,500,000 төгрөгөөр захиалга авж байгаа. Үүнийг би 2 өрөө байран дээр жишээ авч тайлбарлая. Golden Hill орон сууцанд 2 өрөө байран 52,133 м2 байгаа. Үүний нийт үнийн дүн 130 сая 825 мянган төгрөг болж байгаа. Та гэрээ байгуулахдаа урьдчилгаа 30% буюу 39 сая 247,500 төгрөг өгж гэрээ байгуулна. Үлдэгдэл төлбөр болох 91 сая 577,500 төгрөгийг та график гаргуулan санхүүгийн боломжинд тохируулан төлөх боломжтой байгаа. Манай тэнхлэг зууч компани нь сар бүр Улаанбаатар хотын шинэ болон хуучин орон сууцны үнийн судалгааг хийдэг байгаа. Энэхүү судалгаанаас харахад Golden Hill шинэ орон сууц байршиж байгаа газар 1 жилийн дотор үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт нь 24.8% өсөлттэй байгаа. Үүнээс дүгнэж харахад та банкнд мөнгө хадгалуулснаас илүү үл хөдлөх хөрөнгө болгон хувирах нь илүү ашигтай болох нь харагдаж байна. Үзэгч та бүхэн миний танилцуулсан Golden Hill шинэ орон сууцны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа бол дор гарч байгаа утас болон мэйл хаягаар холбогдоорой. Дараагийн танилцуулах шинэ орон сууц бол Буган Соёмб нэртэй шинэ орон сууц юм а. Буган Соёмб орон сууц нь хан уул дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай буюу та бүхний сайн мэддэг Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун хойно Туул голынхаа эрэг дагуу байршиж байгаа.
Хаан уул дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Буган саяын борон сууц нь нийт 6 давхар 24 айлын орон сууц юм. Зойрын давхартаа дулаан зогсоолтой 44 м²-аас 144 м²-тэй нэгээс 4 өрөө байрнаас цаа сонгох боломжтой. Буган саяын борон сууц нь 2013 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орно. Одоо би та бүхэнд Буган саяын шинэ орон сууцны төлбөрийн нөхцөлийн талаарх мэдээллийг хүргэе. Буган саяын борон сууц 1 м²-ийнхаа үнийг сая 900 мянган төгрөгөөр захиалга авж байгаа. Үүнийг би 3 өрөө болох 87.7 м² дээр жишээ авч тайлбарлая. 87.7 м²-ийн нийт үнийн дүн нь 166 сая 630 мянган төгрөг болж байгаа. Үүнээс та гэрээ байгуулахдаа урьдчилгаа 50% төлөөд гэрээ байгуулна. 50% нь 83 сая 315 мянган төгрөг байгаамаа. Үлдэгдэл 50% болох 83 сая 315 мянган төгрөгийг та санхүүгийн боломжиндоо тохируулан график гарган төлөх боломжтой байгаа. Буган саяын борон сууцныхаа давуу талуудаас дурдах юм бол Улаанбаатар хотын хамгийн утаа багтаа хэсэг буюу зайсанд байршиж байгаа. Мөн туул голынхаа эрэг дагуу байршиж байгаа учир зөөлөн чиглэг уур амьсгалтай. Дээр нь нэмж хэлэхэд тоосжилтгүй Улаанбаатар хотын хамгийн утаа багтаа хэсэгт оршиж байгаа учир маш том давуу тал болж өгч байгаа. Мөн зайсанд захиалга авч байгаа бусад шинэ орон сууцнуудыг бодох юм бол үнийн хувьд маш хямдхан буюу 1 м²-ийнхаа үнийг 1 сая 620 мянган төгрөгөөр захиалга авч байна. Манай Тэнхлэг зууч компани сар бүр тогтмол хийдэг судалгаанаас харахад Буган саяын борон сууц байршиж байгаа газар 1 жилийн дотор үйл хөдлөх хөрөнгийн үн 23.3% өсөлттэй гарсан нь харагдаж байгаа. Үүнээс харахад та бүхэн мөнгөө банкнд хадгалснуулсаас илүү үйл хөдлөх хөрөнгө болгон хэрэглэсэн нь илүү ашигтай болох нь харагдаж байна. Үзэгч та бүхэн манай Буган саяын борон сууцнд захиалга өгөхийг хүсэж байгаа бол урьдчилгаа 50% өгөн гэрээ байгуулад үлдэгдэл төлбөрөө санхүүгийн боломжиндоо тохируулан төлөх боломжтой байгаа. Шинэ байр нэвтрүүлэг барилга болон орон сууц үйл хөдлөх